За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Манай Wheel of Fortune подкастын жижигхэн болон болох The Star болон та бүхэндээ анхны дугаараа хүргэж байна. За бид хоёр бол ямар болон нэг чага та бүхэнд өмнө 13 дугаар эпизодоор хэлжсэн. хальт цохос ер нь бас жижигхэн хэлсэн байж магадгүй. Тэгээд тэрнийхээ дагуу сонирхолтой болов гэдэг үүднээс өнөөдөр бид хоёр Selena Gomez-ийн төрсний хэсэгтэн дээр анализ хийгээд ер нь л ярилцах гад болонго эхлүүлэх чинь. За тэгээд их сонирхолтой байх гэж бодож байна. Бид хоёр ер нь өмнө нь хизээч нэг ямар нэг яг зэрэг суучаад хүний чартыг ингэж нэг ямар уншиж байгаагүй. Тэгэхээр бас тиймж амар нэг сайн биш байж магадгүй. Тэгээд яг өдөр бүх зүйлийг болохоор. За Selena Gomez маань болохоор 1992 оны 7 сарын 22-ны өдөр өглөөний 7 цаг 19 минутанд төрсөн гэж ер нь бол бид хоёр олсон. За тэгээд Америкийн Техас мужид төрсөн ийм жүжигчин дуучин хүн бай. Бизнес эрхлэгч хүн байгаа. Selena Gomez-ийн хувьд болохоор зэрэг нөгөө жүжигчин байсан байгаа. Тэ бага бахта жүжигчин байж байгаа. Тэгээд дуучин болсон. Тэнгүүдээ дараа нь одоо нөгөө нэг Rare гэдэг beauty брэндтэй. Тэгээд тэргүүрээ одоо бүр саяхан сүүл тэрбумтан болсон байгаа. Тэрбумтнуудыг нэгдсэн. Тэгээд ер нь л Selena-гийн амьдралыг ямар шүү гэдгийг ер нь бол баг их хүн болгоо мэднэ. Ямар үргэлжлэн ярилцаатай, яаж одоо бас өвдөж эндчихсэн те. Тэр болохыг нь мэдж байгаа болохоор энэ хүний ер нь бол төрсний хэсэгт хувьшинж чанарын талаар ер нь ярилцъя гэж шийдлээ бид хоёр. За эхлэе л та. За хамгийн эхлээд бол Selena маань нарны орд нь мэлхийн ордтой байгаа. Гэхдээ яг ингээд сайн харах юм бол 29 градус 55 минут буюу яг ингээд Лео руу Арслангийн орд руу ороход маш ингээд жоохон байсан. Дутуу байсан гэсэн үг. Одоо ингээд яг орох гэсэн. Тэгэхээр ер нь баг Леогийн шин чанар ер нь л жоохон ороод ирсэн л. Нэлээх орж ирнэ. Байгаа гэсэн. Гэхдээ ер нь мэлхий гэдгээр явж байгаа. За тэгээ Ascendant нь болохоор зэрэг Leo буюу Арслангийн орд байгаа 8 градустай. За тэгээд сар нь болохоор зэрэг яг Aries буюу хоньны орд 25 градустай байгаа. Тэгэхээр сарны орд нь хонь гэдэг чинь нэлээ ер нь шолоохон юмнуудыг хилчдэг, дуурчдаг хүн гэдгийг харуулж байгаа. Тэгээд бас нэлээ их нэг жон галзуу гэсэн үг л дээ. Одоо ингээд дээшээ доош амар их савлдаг гэсэн үг. Маш сэтгэл хөдлөл ингээд дээшээ доош савлаад ингээд амар хэцүү байдаг гэсэн үг бас. За тэгээд Ascendant нь болохоор зэрэг яг Venus-тэй conjunction буюу яг ингээд зэрэгцээ гэсэн холбоо үүсгэсэн байгаа. Тэгэхээр энэ холбоостой хүмүүс нь яг ямар байд юм бэ гэхлээр яг ингээд Ascendant-ыг бодоод үзэх гарнах байдал гаднах төрөх шүү дээ тий. Тэгэхээр ингээд Venus буюу яг ингээд гоо үзэсгэлэнгийн гаргаар ингээд оройтой яг зэрэгцсэн байгаа гэдэг чинь энэ хүн маш их юм хөөрхөн гаднаасаа үзэсгэлэнтэй байдаг. Төгс харагддаг гэсэн. Тэр нь бас хүмүүсийг амар таа. Нилээх ингээд эмэгтэй хүний шин чанар амар ихтэй гэсэн үг л дээ. Эмэгтэйлэг дүр төрхтэй. Эмэгтэйлэг дүр төрхтэй. Тийм болохоор хүмүүсийг таалагддаг. За тэгээд бас маш их сонирхолтой зүйл нь болохоор зэрэг юм Chiron гэдэг нөгөө нэг юу байсан шүү дээ. Asteroid тэр нь болохоор зэрэг Venus-тэй нэг conjunction хийсэн. Leo дээр Арслангийн ордон дээр. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг яг юу гэлдэг вэ гэхэлэр нөгөө Chiron чинь нөгөө хүний нөгөө нэг хизээч идэгдэггүй өвчин илэрхийлж штэ дээ. Тэгэхээр яг ингээд зүрх сэтгэлтэй холбоотой тийм итгэшгүй өвчин байна гэсэн үг. Өөрөө хайрламар байдаг. Тэгээд ингээд дандаа ингээд хайраас олж дандаа өвддөг гэсэн үг. Маш ингээд сэтгэл ингээд шаналдаг. Тийм хэцүү үйл гэсэн үг л дээ. Тийм. Тэгээд бас юу байж магадгүй Chiron ч нөгөө нэг өвдөлтийг илэрхийлдэг болохоор Venus ч яг өөрөө хоолой тэгээд бөөр тийм ташаа тэр бүх зүйлийг илэрхийлдэг болохоор бас тэр бүх зүйл нь тэр биеийн ихтгүүд нь өвддөг байх магадлал өндөр. Тийм бас нөгөө бөөрийн дотолд ороод нэг бөөрг болоод тэгээд нэг бүр нэзээс авчихсан тий. Тэр чинь нөгөө чонон хөрвс тусаад тэгээд яасан гэлээ тий. За орчсон сайн мэдгүй. Тэрийг сайн мэдгүй байна. Гэтэ ямар ч тийм болж исэн сонсч ирсэн. Тийм байна. За тэгээд тэнгүүдээ Chiron нь Ascendant-тэй бас ингээд conjunction үүсгэсэн байгаа. Тэгэхээр яг ингээд энэ нь яг юу илэрхийлдэг юм бэ гэхлээр
тэгэхээр бас ингээд маш жоохон хэцүү өөрийгөө орших ингээд ёсгүй амьдрах ёсгүй гэж их боддог болгодог нэлээд бие султай болчдөг гэсэн үг. Философик зүйлсүүдийг маш их боддог. Бас нэг зүйл нь болохоор зэрэг яг Меркурийн болохоор зэрэг Chiron-тэй conjunction үүсгэсэн байгаа. Бод гараг нь Chiron-тэй гэсэн үг тийм. Тэнгүүдээ Mercury retrograde буюу ухарч явж исэн гэсэн үг. Тэнгүүд энэ нь болохоор зэрэг юу илэрхийлдэг юм бэ гэхлээр өөрийгөө илэрхийлэх чадвар султай болж эхэлж байгаа. Mercury нь ингээд буцсаараа өөрийг нь ойлгох ингээд хүн ерөөсөй байхгүй юм шиг. Үзэл бодол нь өвчнөд нь ингээд тэ өвчин болдог тэр нөгөө хизээч идэрхшгүй өвчнөд нь ингээд зэрэгцэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг ерөөсөй ингээд бодоол гэдэг гэсэн үг. Тийм. Тэгээд бас нөгөө нэг юу болж эхэлнэ. Хэрвээ энэ ингээд бүр маш их ингээд хэцүү байх юм бол одоо хизээч идэгшгүй тийм одоо сэтгцээ өвчнөд болох тохиолдол их байдаг. Гэхдээ яг хуу Селенэг тийм байхгүй л баг л та. Гэхдээ яг хуу яг ингээд хараад үзэхээр Меркурийн болохоор зэрэг нөгөө Сатурнтэй opposition үүсгэсэн байгаа. Тэгэхээр бас анхааруултай байх хэрэгтэй гэж би бас бодож байгаа. Нар сар хоёр нь square-лцсан ба шүү дээ. Дөрвөлж байгаа бас үүсгэсэн мэхээр өөрийнхөө хувь хүний шин чанар болон өөрийнх нь дотоод сэтгэл хоёр ер нь бол жоохон ойлголцдоггүй гэж хэлж болно. Тэр хүн ямар сэтгэл зүй гаргаж байгаа нь дотроо амар ингээ хүчтэй хүн байгаа ч гэсэн уг хүн амар зөөлөх хүн байгаа байхгүй. Тэгэхээр айгүй хэцүү л дээ. Ингээд дуурмаар байсан ч гэсэн ингээд тэрнээс болоод ингээд амар өөртөө зөрчилддөг. Тийм. Болж таарж байгаа. Тийм. За энэ бол хэцүү шүү. Jupiter нь болохоор зэрэг яг нөгөө Нептунтэй trine буюу гурвалжилсан холбоос үүсгэсэн байгаа. Энэ нь бас нөгөө нэг урлагийн тэр авиас нэлээд тус хүрсэн байх гэж би бодож байгаа. Яг яагаад гэвэл Jupiter чинь болохоор нөгөө хэсэгдэг шүү дээ. Тэгээд томруулдаг тэр бүх зүйлийг илэрхийлдэг. Тэнгүүтээ тэр нь Neptune буюу imagination төсөөлөг тий тэр бүх зүйлтэй яг ингээд сайхан таатай холбоос үүсгэсэн болохоор энэ нь яг ингээд улам ихсэж байгаа гэсэн үг. Тэгвэл бүр улам хэтрүүлж ихсэхгүйгээр яг ингээд тааруулсан. Яагаад гэвэл Jupiter нь Virgo дээр байгаа болохоор гэсэн үг л тий. За тэгээд бас өөрөөр Jupiter нь Uranusтэй бас trine үүсгэсэн байгаа. Тэр нь болохоор зэрэг бас өөрийнх нь яг нэг цоргонцтэй тэр бүх зүйлүүд нь ингээд улам ингээд ижлүүлэх тий. Амар бусдаас онцлог байдаг. Шинжийг нь илүү тооцоолж өгч байгаа гэсэн. Тэгээ бас өөр нэг ажиллагдаж байгаа юм гэх юм бол Бархас бод гараг 2 дугаар гэр дээр байна. Тэгэхээр мөнгө сахихын хувьд амар бас мөнгөтэй болно гэдгийг харуулж байна. 2 дугаар гэр чинь мөнгө сахих гэр штэ. Тэнгүүтээ тэр чинь болохоор зэрэг 6 дээр байгаа Нептун болоо Uranus хоёртой хоёулантай ингээд trine хийсэн байна шүү дээ. Таатал бас үлдсэн нэг 6 чинь ажил байгаа байхгүй юу? Тэгэхээр ажилласаа олж ирэх тэр мөнгө орлого нь ингээд гэсэн юм байна. Таатай болж эхэлж байгаа гэсэн үг. Тэнгүүдээ тэр ажлаа болохоор зэрэг хамгийн гол нэг юугаар хийх вэ гэхээр нэгдүгээр урлаг, хоёрдугаар Uranus чинь нэг original тип буюу нэг цор ганц тийм бусдаас онцлог байдлаараа бас ингэж ялгараад хийнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр бол яг л хувийн шин чанар одоо явж байгаа амжилт нь бол ер нь харагдчих шүү дээ. За тэгээд цаашаа ингэж явах юм бол за тэгээ гэр бүлийн хувьд ер нь ингэж ярих юм бол нэлээд тийм одоо хэцүү гэр бүл бас өссөн байх боломж өндөртэй. Одоо жишээлбэл нэлээд ингэж гэр бүлд амар өөрчлөлт болж исэн. Гинтийн өөрчлөлт. Тийм ч юм нэг happy одоо баяр жаргалтай тийм биш. Баг залуу наснаас амьдралын одоо хэцүү зүйлсүүдийг ингэ үзээд туулаад ингэ үтцсэн л гэсэн үг л дээ. Тиймэрхүү байх боломж өндөртэй болж эхэлж байна. За тэгээд бас ингээ хараад үзэхээр Меркури буюу бод гараг нэлээд ингээд юу үүсгэсэн маш их юм улаан холбоос буюу тав холбоос их үүсгэсэн. Тэнгүүтээ Венус нь бас Сатурнтэй opposition үүсгэсэн байгаа даахгүй. Тэгэхээр ингэх юм бол бас нэлээд ингээд хайрлах ингээд ихгүй гэж ер нь өөрөө боддог. Нэлээд ер нь бол Венус, Меркури хоёр энэ хоёр нэлээд ингээд муу холбоос ихтэй юм гэсэн. Тэгэхээр өөрт нь одоо харилцааны тал дээр болон хайр дурлалын тал дээр мөнгөн дээр ч гэсэн ер нь бол жоох асуудал хэцүү байдлыг өвчрнэ гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд ер нь бол
яг өөрөөсөө илүү хөгшин хүмүүст илүү их ингээд татагдах бас боломжийг илэрхийлдэг бас юм. Тэгээд бас өөртөө одоо жишээлбэл ингээ хайр хүсэж дээ шүү дээ. Тэнгүүд өөрийнхөө загнаад ингээд тий. Чи одоо Хүртэх яашаа ингээд тий. Энэ чиний одоо мөнгө сахуу юунд одоо нөлөөлж ин гэдэг ч юм уу тий. Хайр дурлал ингээд чам таалт тавиад байна гэдэг үгнээс хардаг ч юм уу. Өөртөө ерөөхдөө талхаалт тавиад байх гэсэн. Тэгээд тэрийг ерөөсөө ингээд чөлөөлөх боломж ерөөс байдаггүй. Тэгтээ яг сурсан байх л таа гэхгүй. Тэгээ санчир гараг нь 7 дугаар гэр дээр байна. Тэгэхээр гэрлэлт бас хэцүү. Гэрлэлт дээр нэлийн хожуу гэрлэх боловч тэр нь бас ингээд өөрийг нь бүрэн одоо сайхан байлгаж чадахгүй. Одоо өөрийгөө ерөөсөн хязгаарлалч гэсэн гэрлэлтээр. Тэгэхээр өөрөөрөө байж чадахгүй. Эрхчлөө тий. Дээрээс нь бас санчир гараг нь ухралттай шүү дээ. Тэгэхээр бүр ингээд жоохон харилцуулж байгаа. Тийм болгож байгаа. За тэгээд Лилит буюу битэрийн өмнө бас ярьжсэн нөгөө нэг одоо имзэг сэдв тий. Нэг имзэглдэг тийм зүйлийг ярьжсэн шүү дээ. Тэр нь бас 7 дугаар гэр дээр буюу партнерийн хаас дээр байна. Тэгэхээр Лилит 7 дээр бахаар энэ хүн нөгөө нэг урт хугацааны харилцаанд удаан орж чаддаггүй болчт юм билий. Ингээд дандаа ингээд ойрхон ингээд хүнтэй ингээд урт хугацаанд харилцаа үүсч чадахгүй болол нэг ингээд үерхлээл нэг болол ер нь бол тийм асуудалтай болчдаг. Тэгж харагдчихна. За тэгээд бас нэг харагдаж байгаа зүйл нь энэ хүн аялаж ер нь сэтгэл санаа ингээд дэвшлүүлдэг байх боломжтой. Иш тишээ аялах эсвэл ямар нэгэн тийм одоо хэл сурах ч юм уу те. Эсвэл шашинлаг тиймэрхүү зүйл хийх юм бол амар сэтгэл санаа дэвшлдэг ч юм уу. Эсвэл яг маа тиймэрхүү зүйл хийвэл ингээд амар сэтгэл санаа нь үр өгччихдэг ч юм те. Тийм байх боломж өндөртэй байна. Яг Лео амар их байгаа учраас бас Леон яг өөрөө нөгөө нэг феймийг илэрхийлдэг. Нэр хүндийг илэрхийлдэг. Тийм болохоор бас Лео байгаад байгаа их юм одоо нэр хүндтэй байгаа нөлөөсөн юм шиг бас өөртөө ихтэй ингээд бас байгаа юм шалтгаан. Тэгээд одоо Марс нь болохоор зэрэг яг өөрөө бүр Taurus дээр үхэр дээр байгаа даа байхгүй юу. Тэнгүүд энэ нь болохоор зэрэг яг өөрөө бас Марс нь сул байгаа илэрхийлж байгаа. Ангараг гараг нь сул байгаад байгаа. Тэгэхээр өөрийнхөө ингээд төлөө ингээд зогсох чадвар жоохон сул болж эхэлж байгаа маа. Тэгтээ яг өөрийнхөө үнцэнтэй гэж бодсон зүйлийг хэдүүл амар ингээд зогсдог хичээдэг гэхдээ бас сул. За тэгээд бас өөрөөр MC яг ингээ 0 градустай Taurus байгаа байхгүй юу. Тэгэхээр Taurus байгаа гэхэр чин Taurus ч нугасаа тэртээ тэр хөгжим урлаг мөнгө бизнес тийм үрдэ салбарт ялчгүй юугаар зөв сонгоцсон харагдчихээн. Тийм тэгээд 12 дугаар гэр дээр нь болохоор зэрэг яг наран байгаа. Тэгэхээр нэлийн ирч хүч нь ингээд сул болж эхэлж байгаа гэсэн. Ирч хүчгүй ингээ амархан ингээд ядардаг тийм болж эхэлж байгаа юм аа. Тэгээд энэ яг насандаа угсаа тэртээ тэргүүл ингээд алтартай болох байсан л байна л да тийм. Тэгээд алтартай болох байсан байна. Тэгээд эндээс ер нь ингээ харж байхад 0 болон 29 градустай гариг поинтууд буюу цэгүүд ер нь байна. Тэгээд тэр нь бас их нэлээх чухал байдаг астрологт. 29 нас гэдэг чинь хэдэн онд байсан бэ? Эсвэл нэг 29 нас нь 21 он. Үгүй яг 22 оны юу гэсэн үг л дээ. 7 сар л гэсэн үг л дээ. Бөөрний хаалганд басан болов. Үгүй тийм ч 16 онд болсон юм. 17 он болов. За ерөөч ийсээ тэр үед бас нэлээх тийм ямар нэгэн зүйл басан байх боломжтой. Тэгээ Селенагийн маань өөрийнх нь ингээд сонирхдаг төрлийн хүн гэх юм бол амар тийм бас сонин содон сонирхдаг. Тийм. Type нь ингээд дандаа өөрчлөгдөж идэг. Нэг бол амар хорвогийн хамгийн сайхан. Нэг бол ингээд зүгээр л дундаж хүн. Нэг бол зүгээр л ингийн хүн гэдэг ч юм уу те. Ингээд шал өөр төрлийн хүмүүс ер нь л хөвчлэн сонирхдаг тийм хүн байна. Тэгээ ер нь бол мөнгөндөө нэлээх ингээд тооцоотой. Тэгээ тийм байснараа бас ингээд тэр гонтон басан байх магадaltaй. Мөнгөө юунд зарцуулахаа мэддэг тий. Гэр бүлээ гэрийнхнийг нэг ямар нэг ярих дургу төрлийн хүн байх гэж би бодож байна. Тэр нь л гэр бүл аягүй чухал гэж ярьдаг шүү дээ. Өөрөө болохоор гэртээ байхдаа өөрийнхөө одоо амар тийм нууцлаа зүйлээ бүгдийг гаргадаг.
жинхэнэ гоё ингээд төсөөлөд мөрөөдөөд байж ах дуртай. Тийм харагдаж байна. Мэлхий юм шиг хэрнээ ер нь бол амар болон ордны холимог байна өө. Маш их олон орны холимог байна. Тэгээд ер нь доминант ингээ гаргуудыг хараад үзэхэд яг саан мөн Плутон 3 ингээд их байна. Гэтэ яг ингээ бүр ингээ хараад үзэхэд Venus, Saturn, Uranus гуруула бас яг мөнтэй адилхан байгаа даахгүй. Тэгэхээр ингээд маш олон ингээд гаргуудын ингээд нэгдэл болж ирж байгаа. Тэгэхээр энэ нь болохоор зэрэг нэг талаараа сайн яагаад гэвэл тэр хүн бүх тэр гаргуудынх нь нэг шин чанаруудыг амархан ингээд ашиглаж чадна. Гэхдээ нөгөө талаараа амар хэцүү яагаад гэвэл тэр бүх зүйлүүдийг ингээд нэгдлийг нь олох гэж дотроо маш их ингээд зөрчилдөн л гэсэн үг л дээ. За тэгээд яг ингээд элементийн хувьд ярих юм бол яг галын элемент 12, газрын элемент 6, агаарын элемент 1, тэнгүүдээ усны элемент 8 байгаа даа. Тэгэхээр селениум маань яг ингээд нэлээх юм гал элемент ихтэй амбицтай тийм хэмжил гэсэн үг гэж харагдчихлаа л да. За тэгээд ер нь цаашаа ингээд харах юм бол гаргуудын ихэнх нь яг ингээд retrograde буюу яг ингээд ухарцсан харагдчихээн. Яг ухрах боломжтой 8 гаргаас 5 нь ухарсан байгаа даахгүй. Тэгэхээр нэлээ ингээд их зүйл үдсэн л гэсэн үг л дээ. Яг ингээд сурах ингээд зүйл маш их байсан. Өөрийгөө илэрхийлж чадахгүй байх зүйл бас маш их байсан. Тэр бүх зүйлүүдийг ерөөхдөө ингээд даван гарч чадсны үр дүнд яг одоо ингээд селениумыг ингээд байж байгаа гэж ер нь л бодож байна. Тэгээ хүмүүс ер нь л амар нөгөө нэг за юм жоохон алдаа гаргачихаар л тий. Жоохон нэг юм болчихоор л инглээ тэглээгээ тэгээд идэг. Яг үүндээ энэ хүн бол ингээд цаана амар их юм ингээд туулаад байгаа байхгүй юу. Ингээд дотоод зөрчилтөө ингээд өөрийгөө ингээд ойлгохоос ахвалаа зөндөө юм ингээд дотор нь болж байдаг. Тийм асуудалтай байгаа болохоор тэрийг бас жоохон ойлгох хэрэгтэй байд юм байна гэж хэлмээр байна. Хүн болгоно нэг амар өөр ингээд амьдралын замналтай байгаа болохоор буруутгах шиг хүн даа. За тэгээд бас нэг хөөрхөн жижигхэн юм хэлвэл селениум нь ер нь хайраа яг ажилласаа олвол бас тий ажилласаа олох боломжтой тэгж харагдаж байна. За тэгээд селениум нь болохоор зэрэг гадаад хэл сурах тийм уяастай гэж бас эндээс харагдаж байна. Ер нь нэлээд бас жоохон уяастай. За тэгээд нортнуудын ер нь харах юм бол нортнууд нь 5 дугаар гэр дээр байгаа даа. Тэгэхээр селениум нь ингээд дотоод хүүхдээ илүү хайрлах тий ингээд баг бахта юу хийх дуртай байсан. Тэрийг илүү хийх юм бол яг энэ амьдралаа өөрийгөө илүү ойлгох тийм боломжтой гэж ер нь л харагдаж байна. Тэгээ бас өөрийгөө ингээд айгу хөгжилтэй зугаатай байлгах тийм зүйлсүүдийг хийвэл тий хоббигоо бас айгу сайн хөгжүүлээд тэгээд яг дуртай юмаа хийгээл өөрийнхөө хайртай хүмүүстэйгээ байгаль дуртай юмаа хийх юм бол ер нь амьдралаас авах хэрэгтэй юм авч чаднаа л гэж харж байна. Тийм. Тэгээд бас аялах хэрэгтэй. Яг зөв. Тэгээд бас гэр аялж исэн бол та. Мэдгүй одоо зөндөл аялж исэн бол. Тийм. Тэгээд яг өнгөрсөн амьдралтай болохоор зэрэг ямар хөө хүн байсан бэ гэхлээр нэлээх нөгөө нэг бас жоохон баян хүн байсан байх магадлал өндөр байна. За тэгээд эмэгтэй хүн байсан байх магадaltaй байна. Нэг юм маш юм тийм сайн ээж ч юм уу тийм хүн байсан байж магадгүй гэж юу нь бол харж байна. За тэгээд эмзэг цэгүүд нь гэх юм бол ер нь бас ясан их өвддөг байх магадлал өндөр. Тийм хүлэн бас өвддөг байх магадлал. Гэхдээ бас ер нь эндээс ингээ харахад ер нь селена нэлээд тэжгүй урт наслах боломж амар өндөртэй гэж ер нь би л харж байна. Тэгэл ер нь гол асуудлууд нь хэм бол жоохон өөртөө болон партнертай холбоотой асуудлууд харагдаж штэ. Ер нь одоо ингээ харангууд ингээ төрсөн хүсэгт ингээ төрөнгөт ингээ зурагдсан маа штэ. Яг ихээс гараал ингээл зурагдсан. Тэнгүүд яг ингээ тэрийг нэг одоо ингээ 30 гарцсан ингээ селенагийн амьдрал дээр ингээ харахад яг л зурагдсан зурлагаараа яг явж байгаа нь харагдаж байгаа штэ. Үнэхээр алтан нэртэй болох байсан уу? Байсан. Яг тэр нь ингээд энэгээр амар харагдчих. Тэгэхээр төрсний үсгт гэж бас сонирхолтой шүү. Яг зөв. Өөр одоо цаашаад бит хоёр зөндөө олон хүмүүсийн төрсний үсгтийг харна. Тэгэд ирэхээр бас төрсний үсгтийн гоё утга учирыг тий та бүхэн ойлгох гэж бодож байна.
Тэгээд өөр бас ингээд санал болгох хүмүүстэй амар сонирхолтой амьдрал нь өөрөө сонирхолтой тийм хүн байвал бид тээр санал болгоорой. Бид тээр бас судалж байгаа гоё ярьж өгье гэж аруулъя гэж бодож байна. Тийм. Тэгээд энэ үрээд Selena Gomez-ийн нөгөө birth chart-ын задлан маань ингээд дуусч байна. Тэгээд энэ үртэл сонссон та бүхэнд бүгдээрэнд нь баярлалаа. Баярлалаа. За тэгээд манай энэ буланг маань хөөрхөн дэмжиж өгөөрэй. Тэг сонирхолтой байна уу? Алдаа дутагдaltaй байна уу? Та бүхэн хэлээрэй. Бид хоёр бас подкаст яг 4 сар болцсон бас янз штэ. Ярьж байгаа гэд үүсгэн алдаа байж магадгүй. За тэгээд та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.